Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн бол. Бурханд бүх зүйл боломжтой. Таны амьдралд гайхамшиг болох болно. Харин та итгэлтэй бай. Итгэлээр илүү баттай бай. Дундаас буцахгүйгээр баттай зогс. Муу сүнс чамааг мөрөөдлөө хай хит удчихлаа. Хизээж биелэхгүй гэж байгаа бол энэ бодлоо хаях хэрэгтэй. Өнөөдөр та нар зааж өгөх онцгой үг надад байна. Та нарын ихэнхэд хэрэгтэй байхаа гэж бодож байна. Мөн би дахин зааж байхдаа илүү сурдаг учраас надад ч бас тустай байдаг. Түрүү жилийн 11 сард байхаа би зурагт үзэж байгаад нэгэн хүн энэ Христч хөтөлбөр биш, Христчин биш байна гэж хэлж байхыг сонссон. Тэд ямар ч Христчин зүйлс ярьдаггүй боловч бүх зүйлс боломжтой гэж хэлж байсан. Энэ үгийг хэлэхэд надад бодогдсон зүйл бол энэ үг бидний дараа жилийн үг байх болно гэж бодогдсон. Бурхан намайг хүмүүсийн итгэлийг сэргээж, урам өгч, үргэлж өөрийн гэсэн тааламжтай байдаг орчноос гарах цаг болсон гэдгийг зааж өгөөрэй гэж урамшуулсан. Бид урамтай, зоригтой, итгэлтэйгээр Бурханы дуудсан дуудлагын учрыг сайн ойлгохгүй байсан ч гэсэн, амжилтанд хүрнэ гэсэн итгэл байхгүй байсан ч гэсэн, хүлээн авах хэрэгтэй бөгөөд унахад бэлэн байж чадвал бид амжилтанд хүрч чадна. Амен. Пастор Томи та Лос Анжелест эмнэлэг худалдаа авснаар танд ямар боломж ирж байгаа вэ? Та ийм шийдвэр гаргаж энэ хүртэл явхад танд хэр зэрэг итгэл байсан бэ? Бас Колорадод хийж байгаа төсөлдөө ямар хөө байсан бэ? Бид энэ үйл ажиллагаанд санхүүгээр идэвхтэй оролцож тусалсан. Бусад хүмүүс туслаад завгүй байвал та үнэхээр ивэл дүүрэн аз жаргалтай амьдралтай байх болно. Гэхдээ ийм зүйлийг хийхэд итгэл хэрэгтэй. Заримдаа энийг хийх нь толгооноос давсан хэцүү байх ч үе байх бөгөөд та хүнд туслахдаа Бурхан минь гэж хэлэхээр үеч таарна. Гэвч Бурхан тушаасан бол өөрөө бүгдийг хариуцах болно. Амен. Бурхан хаан таныг дуудана, тэр өөрөө таныг хамгаална. Бид энийг үргэлжил асуудаг. Бурханд бүх зүйл боломжтой гэж хэлэх бол маш амархан. Миний зурагтаар үзэж байсан зүйлд бүх зүйл боломжтой гэж хэлсэн. Гэхдээ Бурхантай хамт байснаар гэж хэлээгүй. Тэгээд би бичээсээс Бурхан гэдэг үгийг аваад нэмсэн байгаа. Бурханд бүх зүйл боломжтой гэж хэлэх амархан. Гэхдээ бид ихэвчлэн өөрсдөө хоош суугаад, юу ч хийхгүй суугаад л Бурхан гайхамшиг хийхийг харна гэж боддог. Ийм байдаг бол сайхан л байна. Гэхдээ ийм байдгүй. Яагаад гэвэл бид Бурхантай хамтрах хэрэгтэй юм. Бидний хийх зүйл болон Бурханы хийх зүйл гэж байна. Бидний хийх зүйл бол итгэлтэй байх бөгөөд Бурханы хийх зүйл бол бидний хийж чадахгүй байгаа зүйлийг хийж өгөх. Гэхдээ бидний зүгээс бас хийх зүйл бол Бурханы хийгэрэй гэсэн зүйлийг түүнтэй хамтарч хийх юм. Таны энэ жил хийх гэрийн даалгавар бол Яаков 4:2. Та нар гуйдаггүй учраас та нарт байдаггүй. Та нар гуйдаггүй учраас та нарт байдаггүй. Та итгэлээр гуйвал Бурхан таныг сонсно. Түүний хүслийн дагуу биш зүйл гуйгаагүй л бол та гуйснаа авна. Библи хизээ авах талаар хэлээгүй байгаа. Марк 11-д итэг тэгвэл авах болно. Өгөгдөх болно гэж хэлдэг. Та сүнсээр хүлээж авна гэдэгтээ итгэх хэрэгтэй. Тэгснээр танд өгөгдөхөөр ирж байгаа бөгөөд
Та авах болно. Гэхдээ хизээ гэдгийг нь яг баттай мэдэж чадахгүй. Тиймээс Еврейдээр бид Бурхны амлалтуудыг итгэл болон төвчээрээр хүлээж авна гэж хэлдэг. Бидэнд итгэлийн шалгуур ирдэг. Тийм ээ. Бид ямар нэг зүйлд итгэж, түүнээс гуйсан ч ямар нэг байдлаар Бурханаас хариугаа олж аваагүй. Тэр хийж өгнө гэдэгт итгэж байгаа хэдий ч юу ч болохгүй байх үе байна. Ийм зүйл тохиолдож байсан хүн байна уу? Ямар нэг зүйл болж байгааг нь мэддэхгүй байгаа тэр үед бидэнд төвчээр хэрэгтэй юм. Миний хэлдэг нэг үг бол эхлэл нь үргэлж баяр хөөртэй байдаг. Яагад гэхээр бүгд шин зүйл эхэлж байдаг бөгөөд төгсгөл бас сайхан. Учир нь бид эцсийн барайнд орж бүх зүйл дууссан байгааг харна. Гэхдээ дунд хэсэг гэж нэг юм байна. Бид нар энэ 7 хоногт дуулсан магтан дуун дээр Бурхан таны хийж байгаа зүйлийн дунд ч хамт байна гэж дуулсан. Бидний мэдэх хэрэгтэй зүйл бол бид дунд үеийг даваад гарах хэрэгтэй бөгөөд Бурхан дотор итгэл найдвараа алдаж болохгүй. Энийг олон хүмүүс хэрэгжүүлдэг. Таач тэдний нэг бах. Гэхдээ одоо бол Бурхан таныг итгэлийг дээшлүүлэхийн тулд, итгэлээр илүү өсгөхийн тулд энд авчираад байна. Бид итгэлээр залах болоход эсвэл бүх зүйлийг ийм л байдаг гэж хэвийнээр хүлээж авах тохиолдол байдаг. Энэ бол аюултай нөхцөл байдал. Учир нь бид Бурхны амлалтуудыг танимхаардаг. Түүнээсээ болоод гайхалтай зүйлд талархахаа болж эхэлдэг. Тийм ээ. Бид ийм зүйлийг Бурханд хэлдэг байх хэрэгтэй юм. Бурхан минь, та миний хийдэг зүйл болох Бурхантай харилцаатай байх ёстой гэдгийг яагаад сануулгахгүй байгаа юм бэ? Тэгснэр хүн эргэн тойронд нь ямар ч гайхалтай зүйл болсон баярлахаа болдог. Бурхан минь, та яагаад өмнө нь хийж байсан зүйлийг надаар хийлгэхгүй байгаа юм бэ? Амен. Бид илүү ихээр гайхширдаг байх хэрэгтэй. Есүс бидний төлөө амиа өгсөнд гайх. Ариун сүнс бидний дотор байгаа учраас гайхан баяс. Есүс би чамайг орхихгүй, хаяхгүй гэж хэлсэнд гайхан шагшир. Бурханаас бид очиод өөрсдийн өчүүхэн өрөвдмөр хэрэгцээг халамжлуулахыг хүсч, түүнээс гуйгаад хариултаа авдаг та гайхан бишрэх хэрэгтэй. Бурхны бидний сул дорой болон мунхаг байдлыг дэлхийн ухаалаг дээр гэж үзэж ашиглаж байгааг нь гайхаад баршгүй. Пастор Томи таны энэ мөрөөдлийн төвөөр дамжуулан Бурхан гайхалтай зүйлсийг хийх болно гэдэгт итгэж бишрээрэй. Бурханд боломжгүй зүйлс гэж байхгүй. Тань руу олон гайхалтай зүйлс ирж байна. Харин та итгэлээр өсөж, итгэлээ харуулan хийх зүйлийнхээ тал дунд явж байгаа. Тэгээд муу сүнс таныг энэ мөрөөдлөө хай. Хэтэрхий удчихлаа. Хизээч биелэхгүй гэж хэлж байсан ч та итгэл найдвараар дүүрэн байгаад баттай зогсоорой. Би ийм зүйлийг л ойлгосон. Би олон жил энэ үйлчлэлийг хийж байна. Ер нь бол удаан хийж байна. Энэ миний анхны конференц биш. Анхны хичээлч биш. Би хичээлээ чэйжилсэн юм шиг л яриад өнгөрвөл амархан. Гэхдээ тийм зүйл хийдэггүй. Бурхан миний амийг нээж үг хэлэх боломж олгох болгонд би маш ихээр баярлдаг. Би Бурханы үгийг зааж номлох нь гайхалтай хүндэтгэл болон боломж гэж би итгэдэг. Бурхан намайг сонгосонд би үргэлж гайхдаг. Бурхан энэ үйлчлэлийг хийх хүчтэй байлгаж байгаад үргэлж би гайхан биширмээр байна. Би түрүү 7 хоногт энэ талаар их бодсон. Би завсарлагаанаар намайг юунд гайхдгийг мэдхүү гэж хэлж байсан. Та нар бид амьдралдаа болж байгаа зүйлд гайхан биширч явах хэрэгтэй гэж бодож байна уу? Намайг юу гайхшруулдаг гэдгийг та мэдхүү. Энэ олон жилийн туршид олон мянган маш их хичээлүүд зурагтаар, радиогоор зааж, олон ярилцлагад оролцоор байгаа. Одоо ч миний дуу хоолой хүчтэй, хэвээрээ байгаа.
Би хичээл зааж байх хугацаанд 2 удаа хоолой минь ярих боломжгүй болж байсан ба нэг нь миний буруу хийсэн зүйлээс болсон. Учир нь би хоолой ларингиттэй байсан боловч хүчээр хоолоогоо шахаж ярьснаас болоод 4 сар юм ярих бэрхшээлтэй байсан болохоор дахиж би ийм үйлдэл гаргаагүй. Хичээлээс өмнө би тэр өдөр хичээл заахын оронд "Уучлаарай, би өнөөдөр намлаж чадахгүй, хоолой гарахгүй байна" гэж хэлсэн бол дээр байх байсан. Заримдаа хийх зүйлдээ баттай байх хэрэгтэй шүү дээ. Гэхдээ хитрхи мунхгаар зүтгэж болохгүй гэсэн үг. Тэгээд өөр нэг хичээл зааж чадаагүй тохиолдолд нь Колорадод байсан бөгөөд миний хоолой мэлхий шиг дуурч байсан ч би хичээлээ заасан. Гэхдээ надад ямар нэг өвчлөл байгаагүй. Энэ хоёроос өөрөөр би хоолойд маань өөрчлөлт орж байсныг санахгүй байна. Ийм л байсан. Энэ нь тийм ч боломжийн зүйл биш. Гэхдээ л Бурханд боломжгүй зүйл ганц ч байхгүй, бүгд боломжтой. Амен. Бурхан бидний дотор байгаа гэдгийг хэрхэн ойлгодгийг тань мэдэхгүй байна. Бид нар амархан бууж өгдөг хүн байж болохгүй. Бурханы хийлгэх гэж байгаа ажлыг бид бүгдийг түүний тусламжтайгаар хийх боломжтой. Харин өөр хинэгнийг хий гэсэн ажлыг бол бид нар хийж чадахгүй. Тиймээс бид бусадтай өөрийгөө жишиж, уралдаж огт болохгүй. Харин Бурхан хийгэрэй гэсэн зүйл байвал та хийж чадна. Бурхан таныг хаач байсан нэг үслээ өгөх болно. Бурхан хүүхэд өгсөн бол хүүхдээ өсгөх нэг үслийг ч бас өгөх болно. Таны гэрлэлт одоо хэцүү байгаа бол Бурхан нэг үслээ буулгах л болно. Олон хүмүүс хитрхи хурдан шуурхай шийдвэр гаргах гээд байдаг. Өнөөдөр би нэг асуудлын талаар сонссон бөгөөд нэгэн хос асуудалтай болсон гэсэн. Тэр хоёр маш олон жил үйлчилж байгаа хүмүүс. Тэд нар энэ бүгдийг даван гарч чадах болов уу? Тэд яахыг би мэдэхгүй л байна. Эрэгтэй нь хүсэж байгаагаасаа татгалзаад эрүүл саруулаар бодоод үзэх хэрэгтэй. Бид шийдвэр гаргаж сонголт хийхдээ өөрийнхөөрөө хийгээд байвал Бурханыг төлөөлж байгаа гэж өөрийгөө хэлэх хэцүү л байна. Бид хоёр энэ олон жилийн хугацаанд хамт үйлчилсэн. Тэгээд бидний хооронд асуудал гарвал би зүгээр л болохоор шийдэж, тэгээд бид салах багтаа гэдэг байсан. Би салсан хүмүүсийг эвгүй байдалд оруулмааргүй байна. Гэхдээ Бурхан салтыг үзэн яддагч, салах хэрэгтэй байгааг нь салгахтаа дуртай байдаг. Би 22 настай байхдаа салсан. Учир нь миний гэрэлсэн залуу өөр эмэгтэйчүүдтэй явуулдаг, бас хулгай хийдэг гэдэл олон асуудалтай байсан. Заримдаа иймэрхүү нөхцөл байдлаас гарах шаардлагатай болдог. Бурхан таныг хүчирхийлэлд ор байгаасаа гэж хүсдэггүй. Гэхдээ бас амархан. Хамт байхад таарахгүй байна. Эсвэл оролдож үзсэн болохгүй байгаа юм биш үү гэд бууж өгөөсэй гэж хүсдэггүй. Бид бүгд өөр өөр учраас нийцэхэд хэцүү байдаг. Гэхдээ бид зохицоод сайн дах хэрэгтэй. Миний хэлсэн үгний утгыг ойлгож байгаа тийм үү? Энэнтэй холбоотой нэг асуудал бол Христэд итгэгчдэд бас чуулганд хүндлэл байдаггүй. Тиймээс энэ байдал нь бусад хүмүүсээс ялгараад байх зүйлгүй болгож байна. За над руу битгий чулуу шидээрээ. Исая 43:18-аас 19 танд хэлж байгаа үгс. Урдын эмийг бүү дурсах түн, эртний эмийг бүү бодох түн. Үзэх түн, би шин зүйл хийх бөгөөд. Тийм ээ, энэ танд хэлсэн үг шүү. Би шин зүйл хийн гэж байгааг хараад магадгүй. Тийм ээ. Би энэ бичээсийг 100 удаа сонсож байна гэж хэлж магадгүй. Тийм ээ, та дахиад л сонсчихлоо. Бурхан таныг энэ үгийг шүүрч аваад итгээсэй гэж хүсэж байж магадгүй юм. Харин та нар тийм ээ, Бурхан миний амьдралд шин зүйл хийх болно. Тиймээс зүгээр суугаад өөртөө харамсаад байлгүй, өнгөрснөө хараад байлгүй, байхгүй зүйлээ л харалгүй, харин
Бурхны амлалтаас зуурах болно. Эвээгдэх хэрэгтэй хүн бол би байна. Би эвээгдэх болно гэж хэлээрэй. Амен. Би Библи дээрээс 3 түүхийг ярьж өгмөр байна. Сургаал зөвлөлүүд болсон үйл явдлыг харцгаая. Луг 5:18-аас 19. Үзэгтэн нэгэн саавчтныг хэдэн хүн дэвсгэртээ навчрав. Тэгээд дотогш нь оруулж түүний өмнө аваачих гэж хичээсэн боловч хурсан олноос болж түүнийг дотогш нь оруулах аргагүй байсан тул тэд дээвэр дээр гарч дээврээр тэр хүнийг дэвсгэртийн доош буулгаж Есүсийн өмнө яг урд нь тавив. Түүх ийхүү төгсөж болох байсан. Тэд замаа олохгүй байсан учраас буцаад гэрлүүгээ явцгаасан. Хэтэрхий их олон зүйл хийх, мөн ямар нэг зүйл хийх хэрэгтэй байсан. Ягд гэвэл харахад ямар ч зам байхгүй хэцүү харагдсан. Танд ч бас зам харагдахгүй байвал та Есүсийг хараарай. Тэр бол зам юм. Би энд гараад хөгжөөнд дэмжүүлэх гэж номлох гэж оролдоод байгаа юм биш. Харин Бурхан таны өөрөө хийхгүй байгаа зүйлийг танаар хийлгүүлдэг гэж хэлэх гээд байна. Таны хийх ганц л зүйл бол хизээж битгий бууж өг. Хурсан олноос болж түүнийг дотогш нь оруулах аргагүй байсан тул тэд дээвэр дээр гарч энэ одоо юу гэсэн үг вэ? Одоо бол дээвэрт гардаг хүн байхгүй бах. Тэд Хэвтрийн хүнийг гудастай нүргэн аваад дээвэр гарсан байна. Хэдэн хүн байсныг мэдэхгүй. Тэгээ зогсохгүй авчирсан хүнээ доош нь буулгаад яг Есүсийн өмнө буулгаж тавьсан байна шүү дээ. Есүс энэ хүнийг таны өмнө авчирлаа. Бид нар явахгүй шүү гэж байгаа гэсэн үг. Таныг эдгэж чадна гэдэгт бид итгэж байна. Тэгээд Есүсийн эхлээд хэлсэн үг нь анд минь нүгэлчин уучлагдсан гэд. Хүмүүст гэмнүглийг уучладаг хүчтэй гэдгээ харуулan босоорой. Эдгэхцэн гэсэн. Амен. Тэр хүмүүсээр дамнуулан дээврээр орж ирсэн бол алхаад гарсан. Тийм шүү. Та Есүс дээр ирэхдээ найзуудаараа дамжуулан дамнуурган дээр ирсэн бол одоо өөрөө алхаад гарах боломжтой болсон шүү хонгор минь. Одоо харин та өөрөө хин нэгнийг дамнуурган дээр дамжлаад ирэх цаг чинь болсон байна. Луг 19:1-5. Энэ ишлэлүүдэд Библиэд ирэх миний дуртай түүх гардаг. Есүс Ерихог дайрч өнгөрөв. Харах тун татвар хураагчдын авахлагч Заккай гэгч баян хүн байжээ. Татвар хураагчдад хүмүүс дургу их цай барьдаг байсан. Тэд баян байдаг нь Ромын татасыг авахдаа өөрсдөө мөнгө нэмээд түүнийг өөрсөдөө авдаг байсан. Иймэрхүү маягаар хүмүүсийг мэхэлдэг учраас хүмүүс дургу байсан. Есүс гэж хэн болохыг харахаар зүтгэж байсан боловч тэр өөрийнхөө амьдрал сэтгэл хангалуун бус байсан нь эндээс харагдаж байна. Тэрээр баян эрх мэдэлтэй байсан. Гэхдээ ийм л байсан. Танд ч бас ямар хэмжээний мөнгө байгааг би хэлж мэдэхгүй. Гэхдээ Есүс байхгүй бол хичнээн их мөнгө байгаад та аз жаргалтай амьдарч чадахгүй. Таны мөнгө таныг тайван ч унтуулахгүй. Амен. Танд алдар хүнд байгаад ч таны амьдардаг газар нийгмийн хамгийн сайхан газарт байрлаж байсан ч та шүн тайван унтаж чадахгүй. Би хаан намхан тул цугласан олноос болоод харж чадахгүй байв. Түүнд асуудал байсан. Намхан Заккай цугласан олны дундаас хөөрхий харж чадахгүй байсан байна. Өндөр бол амьдралд олон зүйлээс хаягдаж үлдэхгүй.
Олон хүмүүс өөрт байгаа дутагдaltaй байдлаа хараад уналтанд ордог. Гэтэл Бурханд энэ нь маш хялбар зүйл байдаг юм шүү дээ. Тиймээс бууж өгөхгүй байвал та ямар ч гайхалтай агуу зүйлийг хийх боломжтой юм. Таны дутагдaltaй тал юу вэ? Тийм ээ. Би хүүхэд байхдаа хүчирхийлэлд өртөж байсан. Би дээд сургуульд сурч байгаагүй. Миний эцэг их намайг хайрлаж байгаагүй. Би боловсрол олж авч чадаагүй. Би хүчирхийлэлд байсан. Би үнчин байсан. Хүн болгонд л өөрийн гэсэн зовлон бас асуудал байдаг. Хүн болгонд л байхгүй зүйл байгаа. Гэхдээ бас байгаа зүйл ч гэж байгаа. Амен. Намайг уучлаарай. Энэ түүх таныг тийм ч их баярлуулахгүй байгаа бах. Та энэ түүхийг олон сонссон байгаа. Тэгээд тэр бууж өгөөгүй. Тэгээд тэр төрүүлэнгүйж түүнийг харах гэж инжир модонд авиран гарав. Учир нь Есүс тэр замаар дайрч өнгөрөх гэж байлаа. Тэр санаачлагтай бүтээлч байсан. Надад байгаа асуудал би намхан байна. Гэхдээ намхан ч гэсэн би богино хөлөөрөө гүйж чадна. Магадгүй урт хөлтэй хүмүүсээс ч хурдан гүйдэг байж магадгүй. Тэгээд тэр мод руу авирч гараад Есүс ирэхэд харах боломжтой бас түүнийг харна гэж бодсон. Миний хэлж байгаа зүйлийг ойлгож байна уу? Одоо миний дуртай хэсэг гарна. Есүс иймэрхүү хандлагатай байхад дуртай байна. Энэ байдал түүнийг баярлуулсан. Тэгээд тэр гүйсээр модонд авирч тэр мод зам дээр байсан. Тэгсэн Есүс түүн рүү харсан. Тэр дээшээ харсан. Тэр яагаад ийм зүйлийг хийсэн болов? Тэр замаар алхаж явснаа яг Заккай суусан мод руу дээшээ харсан. Магадгүй тэр түүний итгэлийг олж харсан бах. Нэгэн цусны өвчтөй эмэгтэй Есүсийн хүрмэнд хүрэхэд тэрээр "Хэн надад хүрсэн бэ? Надаас хүч гарлаа" гэж хэлдэг. Тэр эмэгтэй Есүсийн биед хүрээгүй, зүгээр л хувцсанд нь хүрсэн болохоор мэдэхгүй өнгөрч болох байсан ч тэр эмэгтэй итгэлийг тэр мэдэрсэн байна. Заккайн энэ итгэл нь түүнийг хөдлөгсөн. Есүс тэнд хурж ирээд дээш харж түүнд "Заккай, хурдл буугаад ир. Өнөөдөр би танад очих ёстой" гэжээ. Үнэхээр гайхалтай. Фарисеучуд яагаад ууртай болсныг хэлэх үү? Юу гэсэн үг вэ? Би шашинлаг, бүгдийг зөв хийдэг, хууль дүрмээ дагдаг. Гэтэл энэ татвар хураагч залуу хуурам мэхэлдэг, шуналтай хүн байтал манад эрхийн оронд ийм хүний гэрт очих гэж юу гэж хэлсэн. Есүс шашин хардаггүй, харин итгэл хардаг. Тэр хэн надад итгэх нь вэ гэдгийг хардаг. Тиймээс л Заккай Есүсийг хараад зогсохгүй, бүр тэр гэмшихийг хүссэн гэдгийг дараагийн ишлэлүүдээс харж болно. Лук 19:8 дээр Заккай зогсоод эзэнд "Хараач эзэн, өөрийнхөө хөрөнгөний хагасыг би ядуусд өгнө. Хэрэг би хэн нэгнээс заллан авсан байвал түүнийгээ 4 дахин нугалж эргүүлээ өгнө" гэсэнд Есүс түүнд "Өнөөдөр энэ айлд аврал ирлээ" гэж хэлсэн. Амен. Тэрээр эрүүл хүмүүсийн төлөө бус өвчтөе хүмүүсийн төлөө ирсэн. Заккай зогсоод эзэнд "Хараач эзэн, өөрийнхөө хөрөнгөний хагасыг би ядуусд өгнө. Хэрэг би хэн нэгнээс заллан авсан байвал
Түүнийг 4 дахин нугалж эргүүлээ өгнө гэсэнд Есүс түүнд өнөөдөр энэ айлд аврал ирлээ гэж хэлсэн. Үүнээс харвал тэр амьдралын турш гэм хийсэн. Насан туршдаа хүмүүсийг хуурч мөнгө авдаг байсан. Гэхдээ тэр хийсэн зүйлдээ гэмшиж би дахиж ийм зүйл хийхгүй гэж хэлсэн. Закей өнөөдөр танаа гэрт аврал ирлээ. Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчиллийн хамтрагчид болон түүний найз нар нь ивент хийсэн бол